За Сүхбаатар аймгийн эрүүл иргэний хэргийн давтаалах шатны шүүхийн эрүүл иргэний шүүх хуралдааны нээжэн өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн тусгай дундын анхан шатны шүүхийн 25 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 162 дугаартай цахаадах тогтоолтой шүүгдэгч Эрдэнэ сайхан толбогдох эрүүл иргэний хэмээн элсэн нарийн бичгийн даргаас эрт танилцуулаад бусдын сууж олно. Эрсдээ холбоотой санал хүсэлт байна уу? Шүүгдэгч өмгөөлөгчд прокурорт за өнөөдрийн шүүх хуралдааны шүүгч оюун тэмдэг даргалж шүүгч Утнасан Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй прокурор хэмээлээ очгэрл прокурор очгэрл шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Батцэг нарыг оролцуулан явуулна. Шүүх хуралдааны прокурор шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хууль заасан үслээр татгалзах хэрэгтэй. Татгалзах байна уу? Баггүй. За хохирогч прокурорт татгалзах хүсэлт юу? Баггүй. За оролцогч нарын хувьд бол шүүх хуралдааны танхимд байгаа бүх шүүхийг хүндэтгэх хуралдаан даргалагчийн дэг сахиулах шийдвэр зарах дэг сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байгаа. Шүүхэд хандаж үг хэлэх мэдүүлэх хөтөл судлаасаа болсон. Гар утгаа амтрах эсвэл дуугүй тохиргоон дээр нь тавиараа шүүх хуралдааны явцад саад учруулахыг бол хориглож байна. За шүүх хуралдааны явцын дуу тусны бичлэг хийгдэж байгаа. За шүүх хуралдааны явцад бол тайлбар өгөх хэрэгтэй. Нотлохын шинжилэн судалгаад оролцсон. Талууд өмнөх санал хэрэгтэй анхан шатны шүүхийн тэмдэглэл дуу тусны бичлэг хэрэг тогтсон нотлохонтуудыг бол ашиглах хэрэгтэй байгаа. Ял шийдвэрлсэн этгээдийн хувийн байдал ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг бол гаргаж өгөх хэрэгтэй. За хэрэг хэлэх дарааллыг тогтоо илтгэх шүүгч миний бие хэргийн талаар танилцуулна. Прокурорын эсэргүүцлийн сонсон нотлохын шинжилэн судлана. Оролцогч нарын тайлбар дүгнэлт саналыг сонсно. За энэ хэргийг бол давтаалдах шатны шүүх 8 сарын 18-ны өдөр хүлээжсэн байгаа. Шүүгдэгчийн хувьд бол 1981 онд Эрдэнэ цагаан сумд төрсэн 44 настай эмэгтэй дээд боловсролтой нэгтлэн бодох мэргэжлтэй Учрал Транс компани гүйцэтгэх захирал ажилтай ам бол 5 нөхөр 3 хүүхдийн амт Баруун цумын 7 дугаар агтсан судаг хэрэг урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй шанад огт алтан гэрлийн Эрдэнэ сайхан гэж хүн байна. Эрдэнэ сайхны хувьд бол Учрал Транс компани өдөрдох алган тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажилладаг байхдаа их хэмжээний татварын өрийг нуух татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 22 оны жилийн эцсийн тайланд хугацаанд Анар Менж компаниас 6 ширхэг падаанаар 581 сая 818 мянга 180 төгрөгийг бараа үйлчлэгийг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон хий бичлэлтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт гэхэд тусгаж төсөв төлөх нэмэгдсэн өгцгийн албан татварын дүнг 58 сая 181 мянга 814 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 3 дугаар зүйлийн 1 хэсэг заасан гэмт хэрэгт бол холбогдсон. За анхан шатны шүүх бол түүний үйлдэлийг эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх тухай хуулийн 34 19 зүйлийн 1-1 заасан гэмт хэрэгийн шинжлэх үндэслэлээр хэрэглэхгүй болгож шүүгдэгчийг бол цаатгах шийдвэрлсэн байгаа. Тэгээ эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэнд нь буцаалсан шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Эрдэнэ сайханд авсан хувийн баталгаа гарах талсан сэргийл дарга хэмжээ хэвээр өргөжлүүлж энэ хэргийн олноос шүүгдэгч бол цагдаа өргөдөөгүй. Энэ шүүгдэгч энэ тогтоолоор бол бусдад төлөх төлөвлөгөө олохыг бол дурдж шийдвэрлсэн байна. За прокурор шүүх хуралдаанд оролцож байгаа учраас би зүгээр агуулгын давч тайлбарлая. Энэ дээр бол анхан шатны шүүхийн захиад цаадах тогтоолыг бол хүсэнгөө олгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хилцүүлэхээр бол эсэргүүцэлсэн байгаа. Энэ дээр бол шүүгдэгчийн үйлдэл бол
эрүүгийн тусгай ангийн 18 3 дахь зүйл заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн шинжээг бол хангасан байгаа. Тийм болохоор нөгөө хэргийг шүүгдэгчид цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн нь үнэлэхгүй гэд зөвшөөрч прокурорын эсэргүүцэл өгсөн. За прокурорын эсэргүүцлийн үнэлгээг сонсъё. За прокуророос шийдвэрлсэн хэргийг Скватер аймгийн эрүүгийн яамштай шүүгдэж авч хэргийг цагаатгсан цагаатгахад шүүхээс үнийн дүн буюу 5 ширхэг хатанаас 58 сая 118 сая 181,814 төгрөгийн төлөвлөлтөд хийсэн дүгнэж хэргийг шүүгшилжүүлсэн боловч шүүгээр 5 ширхэг хатанаас 45 сая 454,545 төгрөг мөнгөөр буруулсан байна. Энэ нь эрүүгийн юуны 18 гурван зүйлийг хэрэгжүүлсэн гэмтэргийн шинжийг хангаагүй. Нөгөө төгөөр энэ гэмтэргийн шууд санаас хэвчээс тодорхойлогдсон гэж дүгнээ. За хэргийг цагаатгсан. За прокурор дараа тэгвэл түүхийн шийдвэрт эрүүгийн сайн шийдвэрлэх хуулийн 34 эксперт үеийн нэгдлийн 1-2 заасан. Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамгаалах авчиргүй бусдаа хуулиас нэгж үзэх эсвэл улсын арчийн дүгнэлт өгүүлж иргэдийн төлөвчийн салбарын улаан өгүүлсэн үндэслэлийг тусгана гэж даасан дагуу хэргийн үйл баримт үндэслэлээ өгүүлж чадаагүй гэж үзсэн. За хэрэглэн авсан баримтуудын хүрээнд татвар төлөхөөс зайлсхийх үнийн дүг тодорхойлсон. За эдийн засгийн тусгай мэдлэг мөрдөгчийн магадлал. За дүгнэлт гарсан. Мөрдөгчийн магадлал 20 эрүүгийн сайн шийдвэрлэх хуулийн 27-11 зүйлс даасан. За тусгай мэдлэг бүхий мөрдөгч тусгай мэдлэг эзэмшил тусгай мэдлэгийн хүрээнд боломжтой үйлдвэрлэлд мөрдөгчийн магадлал гаргахаар даасан. За мөн хийгээс дээрх мөрдөгчийн магадлалтай хэрэгжүүлэн эрүүгийн сайн шийдвэрлэх хуулийн 27-1 зүйлс даасан. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтийг гаргасан. За дээрх хоёр шинжээчийн дүгнэлтийг өөр ач холбогдол бүхий гэж шүүх агшны шийдвэртэй өгсөн. Гэтэл энэ хоёр шийдвэрийг татварласан энэ хоёр шийдвэр баримтууд хоёр өөр агуулга бүхий баримт бол биш. Энэ юугаар гэхээр энэ хоёр баримт огт үйл ажиллагаа явуулдаггүй анар бенч гэдэг хязгаарлалт компаниас үйл ажиллагаа явуулаагүй альва бусад компаниудтай бараа ажил үйлчлэгээ эрхлээгүй атлаа. Тухайн эрхэлсэн мэдээ нэмэгдсэн үрсийн албан татврын хатааны ширээд тухайн бусад ажлын нэгжүүдэд татвар төлөх боломжийг олгосон. Энийг тодорхойлсон баримт. За энэ үүндээ мөрдөгч шингээчийн дүгнэлтэн дээр шүүх хангалттай шүүх цагаат тогтоолтой дурсан байдаг. Нэг үндэслэлгүй энэ заалтууд үндэслэлгүй байна гэж байна. Энэ үндэслэлгүй гэж дурсан шингээчийн дүгнэлтээр үндэслэлгүй гэж дурдаад байгаа асуудал чинь өөрөө энэ одоо өнөөдөр энэ шийдээд байгаа учир санс гэдэг компанитай холбоотой биш, анар мэж гэдэг компанитай холбоотойгоор бусаа ойлголт олгосон за татврын бусаар хийгдсэн энэ нөхцөл байдлаагаар холбоотойгоор энэ зарим давтал зүйтэй байна гэж үзсэн. За мөн томон компани бас нэг өөр компани холбоотой энэ хоёр компанитай холбоотой баримтууд зөрүү үүсгэн байна. Тэрнээс учраас энэ компаниуд зөрүү бол бишээ гэдэг байдлаар нийлүүлэх өгсөн байдаг. За ер нь шинжээчийн агуулга нь тийм шинжээчийн дүгнэлтээр гэсэн үнийг дурдсан. За мөн шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлал хоёр дээр зөрүүтэй үнийн дүн дээр яг учраас шалтгаан компанитай холбоотой татвар төлөхөөр зайлсхийсэн үнийн дүнтэй холбоотойгоор зөрүү үүсэхгүй. Хоёулаа 6 ширхэг хатаанаар 640 сая төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдаа авсан мэдээ зориулсан тодорхойлсон. За нийт татвараас нэмэгдсэн үрсийн албан татврын үнийн дүн 58 сая 181,814 төгрөгөөр байхаар хоёулаа шийдвэрлэхээр мөрдөгчийн магадлал хоёрын хасарлалтын тавилан үнийн зөрүү бүгээр тогтоосон байдаг. Гэтэл шүүх өөрөө энийг үнийн дүнг зөрүүтэй мэдээ одоо зүгнээд хэргийг хэрэгсэхгүй болсон өөрөө үндэслэлгүй. За хоёрдугаар яг шүүх юу
тэрийг өмнө нь багсаг гэсэн байх гэхээр гадруулах гэсэн татварын ерөнхий газраас ирүүлсэн гадруулах гэсэн баримтыг үндэслэж энэ үнийн дүнг багасгаж дүгнэж тэдний шийдвэр үндэслэх хэргийг хийх болсон. За эрүүгийн татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлд даасан татвар төлөхөөр зайлшгүй эсрэг дүрм тодорхойлсон төрийн тухайн аж ахуйн байгууллагаас зөрүүтэй тайлан билгээсний улмаас гаргаж байгаа алдаа төрийн байгууллага буюу татварын байгууллагад илрүүлээ. Тухайн үнийн дүнг төрийн байгууллагын албан шахалтаа засварлах хийж байгаа энэ бол эрүүгийн гэмт хэрэгт өгүүлбэх нөхцөл байдалд хамаарахгүй. Энийг прокурорын зүгээс тайлбарлаж байгаа. Яагаад гэхээр энэ нь өөрөө татвар төлөхөөс зайлшгүй гэмт хэрэг нь өөрөө татварын институцийн албан татвар төлөгч хуучин хуулийн этгээд тухайн алдаатай буюу огт үйл ажиллагаа явуулдаггүй эсвэл одоо өмнө нь зөв бус татварын тайлбар татварын байгууллага илгээсээр энэ гэмтэрэг төгссөн тавд. Энэ гэмтэргийг төгссөний дараагаар засварлах хийгээд байгаа нь өөрөө эрүүгийн эрсдэл буюу бидний эрүүгийн хэлцээний 18 дугаар зүйлсээр энэ бол гэмтэргийг өгүүлбэх зүйл биш гэмтэрэг бол хоцлоод төлсөн хэлбэр гэж үзэж байгаа. Татварын ерөнхий газраас гэсэн 5 баримтын хувьд бол энэ бол татварлах хийснийг л баталж байгаа байна. Гэтэл шинжээчийн төвд бүртгэгчийн магадлал өөрөө татварын бааз суурь дээр тухайн амар мэдж буюу буруу баримт бичиг шивээ байгаа компаниг ямар аж ахуйн нийцэд ямар үнийн үнэтэй хэдэн удаагийн нэгдсэн улсын албан татварын баримт хийсэн талаар 4 бүлгээр тогтоочсон ийм баримт байна. Тийм учраас түүхийн цагаатах тогтоол татвар төлөхөөс зайлшгүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 45 сая гэж дүгнээд хэргийг цагаатах нь өөрөө үнэлшгүй. Нөгөөдгөр энэ гэмт хэргийн санаа зэрэгтэй урьдчилан тодорхойлох хэрэгтэй. Энэ гэмт хэрэг санаатаагаар үйлдэлтэй байна гэж дүгнсэн байдаг. Татвар төлөхөөс зайлшгүй гэмт хэргийн өөрөө объект нь энэ гэмт Монгол улс үйлчлэж байгаа мөрдөгдөж байгаа татварын хууль тогтоомж. Татварын хууль тогтоомжийг бид нэг мөр хэрэгжүүлэх эргээд энэндээ үүсэх нийгмийн чанарыг харгасаад эрүүгийн улсын тухайн ангид татвар төлөхөөс зайлшгүй гэмт хэрэг гэцүүлж байгаа. Гэтэл татварын ерөнхий хууль дээр альва татвар төлөх хүн хуулийн этгээд үнэн зөв татварын тайлбараа илгээх талаар үүрэгжүүлээд дуусгасан. Гэтэл энэ аж ахуйн нийгч нэмэгдсэн улсын албан татварын тайлбар үнэн зөв илгээх ёстой атал огт үйл ажиллагаа явуулаагүй тухайн санхүүгийн анхаарчны баримт байхгүй тэр юу гэсэн мэдэхгүй аж ахуй нэгжээс нэмэгдсэн улсын албан татварын баримт илгээсээр шивдэд ороод ирсний дараагаар түүнийг баталгаажуулаад татварын байгууллагад илгээж байгаа энэ үүргээ нэгдүгээр зөрчиж байгаа хоёрдугаар эрүүгийн хуульцаасан тухайн гэмт хэргийн санаа зүйн ажиллагаа үүрээ илэрхийлж байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ гэмт хэрэг хэрэг авсан баримтуудын хүрээнд нэг мөр шийдвэрлэх боломжтой ийм нөхцөл байдлаар дахад шүүгээ цагаат тогтоол гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Нөгөө зүгээр эрүүгийн шүүхийн хэргийн бодит байдлыг прокурор шүүх шийдвэрлэх хэргийн хүрээнд хэрэг хамааралтай нэг бүрийг бусад баримтуудад хавшуулсан дүгнээгүй энэ нь эрүүгийн сайн шийдвэрлэх хуулийн 36 хоёрдугаар зүйлийн 3, 36 долоодугаар зүйл, 37 9-р зүйлээр шүүхийн шийдвэр тодорхой илэрхийлгээгүй ийм байдал үндэслэл бүхий хуулийн тогтоолцыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн гэмтэрэг үйлсэн альва этгээд ялгарлуулах бүрэн боломжийг олсон. Эрүүгийн ерөнхий ангийн 1-р зүйл, хуулийн тайлбар 1-2-р зүйл, хууль ёсны 1-3-р зүйл шударга ажлын зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа. Иймд Улаанбаатар аймагт Сумдын эрүүгийн анхаарчтай шүүхийн 2025 оны 5 сарын 26-ны өдрийн цагаат тогтоолыг Чингүү албан засгийн дэвшлэлээр эрүүгийн сайн шийдвэрлэх хуулийн 38 1-р зүйлийн 38 2-р зүйлийн тусалдаг удирдлага боловсролыг үүсгэж байгаамаа. За хэрэгээс шинжилгээ судлах нотлохоор юм байна уу? Шүүгдэгчийн өмгөөлөгчд. Тайлбар шийдвэрлэх юм бол эхлээд нотлохоортой шинжилгээ судлан тэрний дараа тайлбар байна. Би хэлэх өдрүүлээ. За австрийн 1-ийн 37-73 дугаар хэвчсэн дээр одоо прокурорын хэлээд байгаа мөрдөгчийн магадлал барих байсан гэдэг энэ баримт авагдсан байгаа юм. Тэрний дээр 18 дахь тал дээр нь 58.1 сая гээд 6 гэсэн баримтын тоогд дээр 6 гэсэн ганцхан юм үг байгаа.
За тэгээд дараагийн баримт маань болохоор хавц зэрэг 155 73 176 дугаар хуудсан дээр Учрал Транс компани тайлангууд авагдсан байгаа. Тайлангийн хэсгийн залруулах хэсэг дээр 318.1 сая 136.3 сая гэсэн юм төгрөгийн залруулгууд 9 10 дугаар сард хийгдсэн тайлангаараа харагдана. Тайлангийн түүхээрээ. За 3 дугаарт нь тэрийг нэгийн 156 дугаар тал дээр Учрал Транс компани дээр 2023 онд баха дотрын шалгалт ордгийг. Дотрын шалгалт ороод энэ нөөцтэй холбоотой ямар нэгэн зөрчил илрүүлэггүй байдгийг тэр нэг өөр асуудал байдгийг. За 4-р нь хавц зэрэг нэгийн 194-р тал дээр эдийн засгийн цагдаагийн газраас татварын ерөнхий газар руу албан тоот явуулж байгаа юм. 22-оос 23 оны хуурамч шивэлтийн падаан буцаалт хийсэн төлөвлөлт зорих татварын үр төлбөртөө хүмүүсийн жагсаалтыг гэж хэлээд авсралтанд нь Учрал компаниудын донд Учрал Транс компани регистр явж байгаа юм. За ингээ хариу нь буцаж ирдэг хавц зэрэг нэгийн 197 дугаар хуудсан дээр Учрал Транс компани нөөтийн үр бол 24 оны байдлаар бол 10 сая төгрөг байна гэж харагддаг. Ингээд 199 дугаар хуудсан дээр бол 66 далд тал дээр 9-10 сард Учрал Транс компани 5 баримт байна гэдгийг одоо залруулах хийгдэж хуурамч нөөтийн шилдэлтэй. За энэний нийлбэр бол 545.5 сая төгрөг гэдгийг. За хавц зэрэг нэгийн 163 169 дэх талууд дээр Учрал Транс компани нөөц төлөвч болсон баримт байдгийг 7 сарын 18-ны өдөр гээд. За хавц зэрэг нэгийн 121 дэх талуудад нөгөө хурамч падаа үлддэг ариун бол ямар боловч яа мөх асгалан гэдэг хүмүүс мэдүүлгээд байгаа. Энэ дээр Учрал Транс компанитай холбоотой ямар нэгэн мэдүүлэг байдаггүй. За эдгээр баримтуудыг бол судлуулъя. За яач хэргийн материалтай бол бүх оролцогч нар танилцсан, бид нар ч гэсэн шүүхрэлтгүүн ч уншсан, судалсан байгаа. Тэгэхээр таны хэлснийг яг тооцоолоод судалсан шүүхрэлдааны тэмдэглэл тусгаад ирчихэ. За прокурор болон хохирогчийн тал зүгээс хэргийн материал шинжилгээ судлалт нотлохоор байна уу? Прокурорч хохирогчд За юу шүүгдэгч шүүхрэлтгүүн хандаж хэлэх үг байна уу? Тайлбар байвал сонсъё. Би одоо Сүхбаатар аймгийн 7 дугаар багт бизнес хийгээд бараг 20-30 жил болсон байдیں۔ Тэгээд анх бизнес хийж эхлэхдээ би бичлэгийн бомтоос хүнсний ногоо буюу цагаан бодог борлуулдаг байсан. Тэгэхэд ер нь нэмэртэй хүнд өстө даад авшихааргүй ажлыг өөрөө хийдэг байсан. Би өдөрт улаастайгаас багснаас 5 цон будаа ачаад хятадын хэл дээр буулгаад буцааж ачаад Монгол шүүгчээ юу яашаа буцааж ачаад ер нь яг энэ хийсэн бэ. За тэгээд сонсоорой. Шүүхрэлдаан дараалагчийн шийдвэр захирах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр намайг миний үгийг анхаарал сонсох хэрэгтэй. Асуусан үед бас тавьсан шаардлага биелүүлэх ёстой байгаа шүү. Сая таны ярьж байгаа асуудал бол энэ хэрэгт ерөөсөө хамааралгүй. Та зөвхөн энэ хэрэгт холбоотой асуудлаараа л ярих хэрэгтэй ойлгосноо. Би энэ юуны Анар Менж компанийнхыг танихгүй, ерөөсөө өмнө нь харьцаж байгаагүй энэ хүмүүсийг багий гэж тэр нөхрөл хөдөө орон нутгаар хатаасан жимс борлуулж явдаг байсан. Тэгээ одоо манайх бол кантинаруудаас 400 500 гаруй харилцагчтай. Тэднээс би 25 жил тэднэртэй бараг 30 жил харилцахад нэг ч хүнийг танихгүй. Зүгээр нэр утасны дугаараар л харьцаж барага одоо ус авсаар яваа. Тэгээд тэр олон нөөт төлөгчнөөс одоо ямар ч зөв нөөт хийгээд байгаа, ямар ч буруу нөөт хийгээд байгаа нь тэрийг шүүхтүүлсэн үнэхээр хэцүү байдаг. Тэгээд зарим ч бүр өгөхгүй. Хэрвээ нөөт нэх юм бол одоо 100 гаруй ажлын нэгжтэй бид нар муудаад одоо барааны сонголт буюу бараа татаа авалтанд сөргөөр нөлөөлдөг. Тэгээд одоо татаа авалтан дээр
бас жоохон тиймэрхүү болчиход байгаа. 100 гарын баг контейнеруудтай худалдаа авч нартайгаа муудсан нөөтийн асуудлаас болоод. Гэхдээ одоо энэ орж ирж байгаа нөөтийг бол одоо хаанаас хинэн хийгээд байгаа тэрийг шүүгдүүд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ бид нар 22 онд бол нөөтийн алдаатай нөөт орж ирсэн гэдгийг татрын газраас бид нар бичиг илгээгээд тэр бичгийг бид нар хүсэлтэд буцааж тавьсан байдгийн татрын газар завсарлах хүсэлт явуулсан байгаа. Завсарлах хүсэлтийнх нь талаар бид нар завсарлаад нөөтөө хүсэлтэд илгээгээд тэрийг татвар хүлээж аваад буцаагаад хүнсний нөөтөөрөө нөхөн төлсөн байдгийг. Тэгээ өнөөдрийн байдлаар Учрал Транс компани татвараас ингээд тодорхойлт гаргаад ирэнгүүт бараг илүү 214 814 төгрөгийн зөрүү буюу илүү төлөлттэй харагдтыг өнөөдрийн байдлаар. Тэгэхдээ бид нар тэр компанийг танихгүй тэр нөөтөө нэгсэн бид нар бол худалдаа авалтаас бол нөөтийг бол авах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэнгүүд одоо тэр нөхдүүд нөөт нэхэнгүүд одоо болохгүй компаниас нөөт нөхөж хийх юм уу тиймэрхүү асуудал гарсан байсан. Гэхдээ бид нар 22 онд бол тухайн үедээ мэдээд 22 оны 7 сар татвар төлөвч болсон байдгийг манай компани. Тэгэхдээ татвар төлөвч болохоос өмнө босгоо оноо даваагүй учраас бүртгүүлээгүй явж байгаа. Тэгээ босгоо оноо давангууд бүртгүүлсэн. Тэрнээс өмнө 400 гаруй сая төгрөгийн хүнсний худалдаа авалтын нөөт манай дээр орж ирээд татвар төлөвч болоогүй учраас нөхөн тооцохгүй гэдэг тухайн үедээ манай компани тэр нөөтийг бүр хэрэгсэхгүй болгож ирсэн. Хуулиараа татврын хуулийг мэдэхгүй учраас тэгсэн баг. Хуулиараа бол бас нэг хүсэлт гаргаад нөхөн тооцоолж болохоор байсан юм байлаа. Ер нь бол манай програм нэг 18 сая хэдэн зуун төгрөгийг анх тавьсан байдгийн. Тэр нь болохоор юун дээр вэ гэхээр гол манай ашиглаж байгаа програм бас алдаатай шидэд байсан. Манай дээр тэр өдрийнх нь 4 саяар гарахад татварлуу 8 саяар тэр тухайн програмын алдаа байсан. Тэгээ би тухайн үедээ яг цагаасаар ачаал их байдаг учраас өмнөх онуудаа нэг програмын компанитай хэлээд устгуулсан байсан. Тэгээд тэрийг шүүж чадахгүй тэгээд татрын ерөнхий газрын татрын аймгийн татвар хүсэлт илгээгээд тэргээ завсарлуудыг гэсэн ч завсарлуулах завгүй байсан учраас одоо 18 сая төгрөгийн анхта хүлэн зөвшөөрөлт төлсөн байдгийг. Тэрнээс манай програм амар зөрүүтэй одоо ч бариг зөрүүтэй явд юм байна. Гэхдээ би Сквадрын аймгийн татрын газарт хэлсэн байгаа. Манай дээр нэг хяналт тавиад өгөөч. Програмдаа байна уу, юундаа байна уу гэж илүү шийдэлтэй яваад байна гэд. Татрын хуультай болсон яг мэдлэг мэдгэдэггүй муу учраас бид нар бас 400 гаруй сая төгрөгийг 2022 онд бас ингээд өгүүлсэн байдгийн. Тэгэхдээ бид нар тухайн үедээ хий шивэлттэй нөөт орж ирсэн байна гэдгийг мэдээд хүнсний нөөтөөс нөхөж хийгээд ерөөсөө одоогийн хүртэл хүнсний юуны татрын өргүүд явж байгаа манайх бол. Гэхдээ би Нанар Мэж компаниг тавил гэрээ хэлэлцээр хийгээд би авчи татвараас зайлс хийчихье гэсэн тийм надад зорилго ерөөсөө байгаагүй. Гэрээ хэлэлцээр чийгээгүй наад хүмүүс чи би огт харж байгаагүй энэ хүмүүстэй харьцаж үзээгүй. Манай тэр борлуулалт хийжсэн залуу л одоо багийн гэсэн залуу байсан. Тэр одоо тэгээ фэйсбүүкөө блоглоод бүр алга болсон гэж сургаггүй. Тийм зохион байгуулалттай зорилготой тийм гэмтэргийн шинжтэй юм хийгээгүй гэж үзэж байна. За, шүүгчийн өмгөөлөгчийн тайлбарлах хандлага сонсъё. За, хашны шүүгэн шийдвэр бол хуулийнхны бөгөөд үндэслэх бүхий болсон. За, гэмтрийн хувьд бол гэмтрийн сэтэл санаа зорилгын хувьд ингээд хараад үзэхээр нөгөө ариун болдо мөнх баясгалан болорч гэдэг хүмүүсийн мэдүүлгээр харах зэрэг ингээд нэг хуурамч гэрээ байгуулад тамга тэмдэг ашиглуулад за тэгээд нөөтийн баримт шүүснийхээ хариуд ингээд мөнгөн төлбөр 1%, 2.5% шиг ийм мөнгө төгрөг авч өгсөн байт юм байлээ. Гэтэл энэ хавц зэрэгт бол Учрал Транс компанийн хувьд Амар Мэнж компанитай холбогдоод одоо хуурамчаар одоо анхаашны баримтуудыг үйлдээд ингээ мөнгө төгрөг өгж авсантай холбоотой ямар ч мөрдөө шалгах ажиллагаа байдаггүй. Нэгдүгээр. Тэгэхээр энэ гэмтрийн санаа сэтэл зорилтын үед бол түрүүний өөрчлөгч хэлсэн би энэ хүмүүсийг бол танихгүй урд нь бараа авч исэн баримт өгөөгүй хүнээсээ байнга баримтаа нэгчээсэн үндснээр манай руу юм баримтууд шилжсэн байлээ. Тэрийг нь бол татвараас тэр ондоо одоо хуурамч шилдэг шүүдийг мэдээд залруулсан гэж байгаа юм. Миний өөрчлөлтч бол сая 20 одоо тэр залруулах хийсэн огноо Эрдэнэ цахан гэдэг үний ялгтшаар татгаас бүр өмнө байхгүй юу? Хэдийн одоо тий залруулгаа хийгээд энэ алдаа гарсан байна гэдэг хүлээн зөвшөөрөөд татвар нь тэрийг хүлээж аваад ингэ явчихсан байгаа юм.
За мөрдөгчийн магадлал гэж ярьдгийн прокурор энэ баримтыг үндэслээд яллах хэрэгтэй байсан. Бусад баримт нь бол ямар байх нь хамаагүй мөрдөгчийн магадлал шинжээшин дүгнэлт хоёроо барих хэрэгтэй байсан гэдэг юм эсрүүцэл гаргаж байгаа юм байна. За тэгвэл мөрдөгчийн магадлал гэж байгаа тэр баримт дээр харах юм бол 6 ширхэг гэдэг л үг байдгийн. 6 ширхэг 58.1 сая төгрөг гэсэн үг байна. За энэний задаргаагаа түрүү миний хэлсэнчлэн эрүүгийн цагдаагийн газар татварын ерхий газар руу алтан бичиг бичээд 24 оны 11 сарын 12-ны өдөр алтан бичиг бичээд тодруулаад авсан чинь зэрэг 6 биш 55 баримт байна гэж хариу ирчихсэн байхгүй юу. Тэгээд би уртсан эсхэл дээр хэлчихсэн энэ 6 гэдэг баримтын задаргааг татварын ерхий газраас шаардах дээр зэрэг 5 гэж ирсэн байна. Тэгээд эн чинь өөрөө ийм 45 сая боллоо шүү дээ гэж хэлсэн бол очиг бол хурал бол хийгдсэн. За ингээд дараагийн нэг одоо энэ мөрдөгчийн магадлалыг үүсгэж байгаа нэг зүйл юу вэ гэхээр зэрэг шинжээчийн дүгнэлт бас авагдсан байгаа. За энэ шинжээчийн дүгнэлт нь болохоор мөрдөгчийн магадлалан дээр гомдол гаргасан хүмүүсийн одоо мөрөөр дахин шинжээ хийхэд шинжээж тавилгдсан байна. За тэгээд тэр шинжээчийн дүгнэлт чинь юу хэлдэг вэ гэхээр зэрэг нийтдээ энэ одоо мөрдөгчийн магадлалын зүйлийн 6 нь буруу байна л гэсэн дүгнэлт гаргаж байгаа байхгүй. Тэр дунд Учрал транс компани гомдол гаргаагүй одоо асуулт мөрдөгчд тавьж асуулгаагүй энэ одоо шинжлэх процесс манай одоо үйлчлүүлэгч яллагдчихаар ч юм уу татагдаагүй хэрэг шийдвэрлэх ажиллагаа яваагүй бид нар одоо гомдол гаргах хэрэггүй байсан. Гэхдээ мөрдөгчийн магадлал бол тал нь бол алдаатай байна шүү гэдэг асуудал бол яригдсан байдаг юм аа. За ингээд яг алдаа нь юу байсан бэ гэд харах тэр татварын ерхий газрын тэр ирсэн хариу 199 дугаар хуудас одоо тодруулсан хэсэг байгаа 66 70 хэд хэсэг. Энэ баримтуудыг нийлүүлээд үзэхээр 45 сая 400 ингээд ийм дүн гарч байгаа. Яг энэ нь миний үйлчлүүлэгчийн Учрал транс компани тайлан байгаа. Тайлангийн тэр 73 76 дугаар талыг харах юм бол хавц тэргийн залруулах гэдэг хэсэг байгаа. Залруулах хэсэг дээр 318.1 сая 3 сая. Энэ хоёрыг нэмээд үзэхдээ зэрэг яг 45.4 гардыг. За тэгээд мөрдөгчийн магадлал нь болохоор 5 сарын 12 сарын 31-ний хүртэл гэдэг ийм огноотын явдаг. Гэтэл Учрал транс компани бол 7 сарын 18-нд нөөц үлдчихсэн байна. Ялах дүгнэлтээ бол нөөтийн бичлэгтэй холбогдуулж оруулж ирээд байгаа шүү дээ. Тэр одоо нөөц үлгэж болсноос хойш татварын ерхий газрын тодорхойлж ирүүлээд байгаа энэ 5 баримтын хүрээнд ингээ харах дээр одоо анхан шатны шүүх эдгээр баримтуудыг одоо харгалзуулж үзээд бие биенээ нөхсөн харилцаа хамаарал бүхий нотлог баримт байна гэж үзээд тэгээ миний үйлчлэгчийг цагаатгаж байгаа. Эрүүгийн байдлын төрийн нэг заасан хэмжээний охирол нь бол 50 ба түүнээс дээш 50 сая төгрөг байх ёстой. Энэ 50 сая төгрөнд өгөхгүй байгаа. Тэмдэргийн шинжгүй байна гэж цагаатгах нь бол хууль ёсны бүгд үнэлэх бүхий байна. Ийм учраас шийдвэрийг хിവэрүүлдэж өгнө гэж хэлж байна. За хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарыг сонсъё. Мик асуугаарай. За Учрал компани Америкийн цэцэрлэгтэн захирлалтай компаниас нэгдүгээр цэцэрлэгтэн дотрын патент авч тайландаа тусгаж нэгдүгээр цэцэрлэгтэн дотрын төлөв татвараа утгаалтайгаар бууруулсан байна. За энэ хэрэгтээр бол 6 ширхэг патент баримт одоо хэрэгсэн хэрэгэн материал байдаг. За тэр хасал задруудах хийсэн 22 оны 9 сарын 17-нд 3 ширхэг 10 сарын 12-нд нийтдээ 5 ширхэг патент задруудах хийсэн байна. Тэрний өсөн шаардлага мэдээлэл юм байна. Энэ Америкийн компани бас гурван марлын бас нэг юм хэрэгцээтэй патент шийдвэрлэдэг тараадаг ийм компаниудаас энэ 5 сарын 12-нд 3 ширхэг патент авч 5 сарын 12-нд 2 ширхэг патент авч 10 сарын 12-нд 2 ширхэг патент авч 11 сарын 12-нд 2 ширхэг патент авч 12 сарын 12-нд 2 ширхэг патент авч 13 сарын 12-нд 2 ширхэг патент авч 14 сарын 12-нд 2 ширхэг патент авч 15 сарын 12-нд 2 ширхэг патент авч 16 сарын 12-нд 2 ширхэг патент авч 17 сарын 12-нд 2 ширхэг патент авч 18 сарын 12-нд 2 ширхэг патент авч 19 сарын 12-нд 2 ширхэг патент авч 20 сарын 12-нд 2 ширхэг патент авч 21 сарын 12-нд 2 ширхэг патент авч 22 сарын 12-нд 2 ширхэг патент авч 23 сарын 12-нд 2 ширхэг патент авч 24 сарын 12-нд
Зөвхөн компаниуд авсан байдаг. За би манай нөгөө сая өнгөлөгчийн прокурорын хөрөөр нийтдээ 19 хатан Америкаас 5 залруулсан 14 одоор тэр гурван марс гэдэг компани авснаас контрол хийдэг байна. Таас хариуцлагын тэн би одоо тайлбарлаж оруулахдаа энэ нөөцийн компанийн мэддэг. Тэр нэгэн бодсон хөөд татварын хөөд коммуникейшн дотор ажил хөөдөнд компаниг байгуулсан хөөдөлтөд байгуулсан захирал бол одоо санхүүгийн тайлбарлалын бүхүүлд хяналт тавьдаг. Руслан хөрөнгө өчигдөр хэмжээд үгээр хариуцлага өгөхтэй заасан байдаг. Мөн татварын тайлан болон санхүүгийн тайлбарын үнэтэй байж шаардлагыг өөрөө хариуцах хянаж үйлчлэгэндээ хариуцлага өгөхтэй зэрэгцээс энэ амрагын компани зөвхөн энэ компанид улсын хэмжээнд олон компаниудын баримтыг зориулдар санаатаагаар одоо нөгөө газартаа хувь хэмжээ тохиолж баримтын шилжих үдээд авсан баримтуудаар нөхцөлтэй байдаг юм. Зэрэгцээс энэ улс байдаг гэмтрэг үйлдвэрийн нөхцөлөд тогтоогдсон. Дараа нь одоо энэ буруугаар тодруулах үүднээс тодруулах шаардлагын дагуу тодруулах хийсэн энэ нөхцөлөд байгаа юм. Болсноо. За подкаст нэмж хэлчихвэл юу? Нэмж тайлбар гэж үү? Тий. За одоо нэмэлтээр өөрөөс зөвлөх юм чинь нэмэлт тайлбар гэж чинь татварын эрүүл үүсгэж ялагдсан татвны дараа өмнө татварлага хийх процесс ярьдаг байна. Эндээр прокурорын зүгээр бас зөвлөлтөд зөвлөлтөд хамтуулсан шийдсэн. Татврын тайлан залруулж байгаа нь өөрөө гэмт хэрэг өгөх нөхцөл байл бишээ. Тухайн гэмт хэрэг айлчээ татврын тайлан илгээсээр өгч байгаа ийм гэмт хэрэг. Тийм учраас тухайн татврын байгууллагын албан таацгаар одоо ингээд ханд тавьсан илгээсэн нь өөрөө ийм гэмт хэргийн шинжийг өгүүлэхгүй гэдгийг ханд тайлбарлаа. Хоёрдугаарт залруулалт хийж байгаа нь өөрөө бас гэмтний шинжийг өгүүлэх нөхцөлөд хамаарахгүй. Мөн шууд санаа гэж зорилго шууд гэж одоо юу чинь ажихын нэгж хэрвээ санхүү нэгэн болох бүртгэлийн олон улсын стандарт зарчим гэж хэлбэрт байдаг. Хоёрдугаар энэ Монгол улсад хүчин төвлөрөөр үйлчлэж байгаа татварын ерөнхий хууль. За сая хүчин төвлөрийн жишээлбэл татварын татварын хуулиудаар энэ нийгэм энэ Монгол улсад ажихын үйл ажиллагаа явуулаад ашиг орлого олж байгаа тохиолдолд та татварын тайлангаа үнэн зөв илгээх ёстой. Нөгөөдөгөр энэ нь ямар ач холбогдол гэхээр нөгөө компани татварыг нотолж байгаа ийм ач холбогдолтой. Тийм учраас ахуйн ячсан бодлого бүртгэл одоо татварын ерөнхий хууль аливаа бүлэг хамтдаа хуулийг илгээ татварын тайлан үнэн зөв тайлбарыг өөрөг чөлөөд өгчихсөн. Нэг хоёрдугаар татвар төлөх гэдэг нь өөрөө Монгол улсын үндсэн хуулиар баталгаажчихсан иргэн хувийн хуулийн гэдэг үг. За энэ татвар төлөхөөр зайлшгүй гэмт хэрэг нь өөрөө Монгол эдийн аюул болж зүгээр нөлөөлдөг. Нийгмийн хороо аягийн шин чанараараа юм хэрэг. За мөн татвар төлөгч энэ одоо юу гэжээ хууль тогтоомжийн татварын хууль тогтоомжийн хэрэгжилсэн нь өөрөө энэ гэмт зэрэгтэй гэдгийг дахин дурдъя. Татварын хууль тогтоомжоор та өмнө хэлсэн Монголын эдийн үйл төлөвлөлт өгчихсөн хаа тухайн үйлчлэлтэй хамтж байгаа хамтлага нь энэ гэмт хэргийн
сэтгэл санаа зорилгоо шууд ихтэй мөн нэг өсөндөө энэ хүн үнэн зөв тайлангаа ихлэх үүргээ биелүүлээгүй үүргээ мэдж байгаа аж ахуйн нээж удирдах байгаа гэдэг мөн бол энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй ахлах ажиллагаа явуулдаг хүн компани нөгөө аж ахуйн нээжийг бас санхүүний тэгэхээр боломж олгож байгаа юм чигээр учраас тийм бүрийн танаас хэлж явах үгээр шууд илэрхийлж. Хоёрдугаар шүүхийн цагаатгах тогтоол ухаан нөгөө залруулах хэрэгсэл 45 саяар энэ тэмдгийн хохирлыг тооцоод байгаа ноцог баримтыг дуртаагүй өгүүлбэрийг өгүүлбэх нөхцөл байдлыг тодорхой дуртаагүй учраас энэ анхан шатны шүүхийн шийдвэр үнэлэхгүй ийм учраас шүүгчийн хангалтыг чинь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингү олгож хэлээд энэ бусаад өгнө ийм хэлбэрээр шүүгчийн өгүүлбэрчд нэмж хэлчихвээ. За өмнөхтэйгээ давцуулахгүй яа. Давцуулахгүй хэлээ. Аж ахуйн нэгж байгууллагын татврын эрхээ болон холбогдох татврын багц хуулиудаар 2 жилийн дотор өөрийнхөө гаргасан тайлан залруулах эрхтэй байгаа. За энэ эрхийнхээ хүрээнд бол тайлангаа залруулад явсан. За ер нь хүнсний дэлгүүр мухлаг гар дээр худалдаа тийм ээ хүнсний захууд тэр болгон ингээд бараа болгон дээр тэр 1000 2000 3000 нэр төрлийн бараан дээрээ гэрээ хийгээд хаашны баримт бүрдүүлээд явдаг ийм уламжлал үйлдвэрлэгч биш. Улсын хувьд бол хэцүү байна. Гайл дээрээс орж ирж байгаа нөхцөл байдал гээд ийм бодит ийм нөхцөл байдал байгаагаас харж үзээч. Ийм одоо соёл ухамсарт төлөвшчл байна. За тиймдээч манай улсвч ямар ч байсан татрын тайлангаа одоо хүртэл гаргаад жилдээ 10 гаруй сая төгрөгийн татвар төлөөд хүмүүс талинжуулаад ингээд орон нутагт амьдраад явж байгаа гэдгийг бас харуулж үзээч. Ер нь хэрэг зарагдаад байгаа энэ 6 дахь баримт энэ хэрэгт огт байхгүй. Бүхэл бүтэн эрүүгийн усын мөрдөн байцаах газар те эрүүгийн цагдаагийн албанаас хянаж шалгалт хийсэн хэрэг шүү дээ. 2-3 мөрдөгчтэй. За тэгээ нийслэлийн прокурорын газраас мэрэгсэн прокурор хяналт тавиад явсан энэ хэрэг дотор энэ гэмтрэг хийсэн 3 этгээдтэй миний үйлчлэл холбогдчихсэн болон энэ 6 дахь баримтын асуудал руу огт хэрэгт байхгүй. За гэмтрэгийн шинжийг хангасан хангаагүй талаар л одоо энэ маргаан явж байгаа гэж ойлгож байгаа. Ойлгож байна. Хуулаа барих ёстой. Миний үйлчлүүлэгч анхан шатны баримтаа өгүүлдэггүйгээр ингээд дараа нь нөхөж баримтуудаа хүмүүсээс нэхэж аваад яваад байгаа нь бол буруу гэдгийг ойлгосон. Тэрийг бол бид рүү үүсэхгүй. Гэхдээ энэ гэмтрэг мөн байж юу биш байж юу гэдэг дээр л юм яригдж байгаа юм. 50 сая ба түүнээс дээш гэсэн босгоод авсан уу юу энэ баримтаар тогтоогч нь уу юу гэдгийг шалгах дээр зэрэг тогтоогдгоо учраас энэ хэрэг бол гэмтрэгийн шинжгүй байна гэж үзэж байгаамаа. Тэгэхээр анхны гаргасан эмчтэй дэмжиж байна. За шүүх хүрэлтгүйнд хоригдсанаас асуух асуусан юу? Давхар. Утмасан шүү. Асуулт энэ толгой. За батгаагаас би асууя. Энэ мөрдөгчийн магадлал шинжээчийн дүгнэлтүүдийг яг үнэлж гаргасан яг анхан шатныхын баримтууд ямар баримтууд байна вэ? Яг юу үнэлээд гаргав? Хэрэгч юу яагаад аваагүй юм бол энэ хэрэгт? Дахиж асуух уу? Сонсохгүй юм уу? Мөрдөгчийн магадлал шинжээчийн дүгнэлтийг гаргасан анхан шатныхын баримтууд ямар баримтууд байсан бэ? Одоо энэ чинь өмгөөлөгч юм дээ шүү дээ. 6 падан байх хэрэгтэй. Гэтэл одоо 5 л байна. Нэг нь огт байхгүй нэ гэдэг асуудал өрөөд байна. Тэгэхээр яг тэр 6 падан гэдэг байгаа асуудал нь хэрэгт юусоо байхгүй. Анхан шатных нь ямар баримтыг үнэлээд энэ шинжээчийн дүгнэлтийг гаргасан бэ гэж асууж байна. Ойлгосон уу? Тэгэхээр би их ажиглаж шүүгч одоо яагаад энэ баримтсан анхан шатны баримт нь өөрөө юу юм бэ гэсэн. Тий. Хэрэгт байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг ямар баримтуудыг үнэлээд нэгтгэн бэ? Энд чинь 6 байсан одоо 5 байна шүү дээ гэдэг асуудал одоо шүүгчийн талаас байдаг. Ингэж харагдсан. Мөрдөгчийн магадлалтай шинжээчийн дүгнэлттэй татварын дахин сан дээр угаасаа мөрдөгч дурдсан байгаа. Татварын ерөнхий сан дээр хийсэн шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлал. Энэ
яг уу гэхээр одоо тухайн тайланг эдгээр цаан дээр үүссэн байгаа тэр сангаа гэдэг юм шиг байна. Энэ болохоор нягтлан бодлого бүртгэгчдээ нөгөө компани санхүүгийн баримт энэ компанийхаагаа тулж байгаа нэхэмжлэх ирсэн байхдаа нэхэмжлэх байгагаа эздэг гэх мэтчлэн ингээд санхүү нягтлан бодлого бүртгэгчдээ тухайн мэдлийн хүрээнд талхан юм. Үндэслэн баримт нь бол татварын ерөнхий газрын дахин баг суурь дээр үүссэн. Тэгээд одоо тайлбарлаад байгаа шүүгдэгчийн талын энэ чи 6 байсан одоо 5 болчихлоо гэдэг зөв ямар өчтэй? Энэ би анхаарчны шүүгүүлсэн би өөрөө оролцоогүй. Тусаар газ компьютер оролцсон. Тэгээд миний хэрэг шахах явцад бол хэрэг авсан баримтаа залгуулах хийсэн талаас барьж ирдэг. Зүгээр бол одоо үүдчийн тухайн одоо юу яах боломжтой. Энэ яг энэ асуулт хөгжиж үйлдвэрлэж байгаа зүйлстэй тайлбар тавьж магадгүй. Тэгэхгүй нөгөө юу дүгнж байгаа үгээр энэ бол нөгөө бутаас хийсэн тохиолдол. Бутаас нөгөө санхүүгээр бутаас хийчихсэн учраас нэг баримт одоо бутаас хийхдээ зөрүүтэй үгдээд нөгөө зүйлс нь ингээд авсан байх боломжтой. Гэхдээ яг гэвч хэрэг би энэ бүгэлсэн 6 баримтаа үсэж байгаа юм гэхээр түрүүн тайлбарласан татвар төлөвлөгөө хүмүүсийг өөргөө биелүүлээгүй үн зөв тайлбар хийгээд явцаа байдаг 6 баримтаа шивэд баримтаа цайлангаа илгээгээд байгаа. Илгээж гэсэн учраас тухайн энэ гэмтэрэг төгсөд байна гэж үзээд байгаа. Тийм учраас энэ гэмтэрэг гэж үзсэн. Тийм байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энийг тодруулах боломжтой юу? Яг 6 баримт нь үнэн үү 5 үнэн үү аль нь бэ? Альвар нь явах хэрэгтэй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч. Шүүгчээр дахиад царгад сайн сонсогдохгүй. За шүүгдэгч талаас бол ингэж юм тийм үү? Шинжээчийн дүгнэлт мөрдөгчийн магадлалын дээр бол 6 баримтын асуудал яригдсан. За 6 бадан гэж ярьдаг. Гэтэл яг энэ чинь 6 дахь баримт нь бүр олдохгүй байхгүй байна. 5 баримт байна. 5 баданы асуудал юм гэдэг асуудал яриад байна. Энэ дээр нэг нь 45 сая төгрөг болоод нэг нь 50 саяас дээш болоод байгаа. Тэгээ учрыг тайлбарлаж өгөөч ээ. Ямар ч юм бэ энэ ч одоо 6 юм уу 5-аар нь тооцсон юм уу? Энэ бол үрдэлт бол шинжээч ажиглалтын дээр коронавирус баримтын нийтлээд нөгөө амралтаас авсан бидний аваад тайлбар ашигласан гэдэг тогтоосон байдаг. Бидний яриад одоо манай ерөнхийдөө гараад ирсэн надад гараад ирсэн мэдээлэл хандж байгаа тэр татвар үйлдвэрлэлийн нэгдсэн системээс гарсан залруулах хийсэн нь 5 баримтаар 9 сар 3 ширхэг 10 сар 2 ширхэг миний дүнтэй ингээд нийтдээ 45.4 сая төгрөгийн нөөцтэй холбоотой нөөцийн албан татварын дүнтэй залруулах хийсэн байна. Түүнээс 6% тэр нэг залруулах байна гэсэн. Тэгэхээр залруулах хийгээд тайлбар засварсан нь 5 ширхэг хатан дээр хэлдэг байна. Ер нь хохирлын яг хийдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч. Тэгэхээр мөрдөн байцаагч шинжээчдэр бол яг амар мэдээллийн хэдэн сарын хэдэн өдрийн хэдэн дүнтэй ямар хэдэн шиг татаа авсан гэдгээр бол анхаарсан дээр хэрэглэсэн явцад бол татгалзсан байж тургаагээд энэ тургаараас яг яг нэг мэдээ татруулах нэг юм мэдгүй юм гэсэн манай бисэн татруулах хийсэн мэдээлэлээ бол 5 хатан байна гэсэн. Хохирлын хэмжээ мэдээ. Нийт хэмжээ, нийт дүнгээр таны тооцсноор хэд вэ? Таны тооцсноор энэ хэргийн хохирлын хэмжээ одоо хэд юм бэ? Нийт дүнгээр. Анхны татварын албанд татвар төлөх тайлбар ямар дүнгээр хэлэх хэрэгтэй байсан үнэн зөвөр хойдон уцаараа таарчих хэрэгтэй. Тэгэхээр компани амралтын одоо улсын хэмжээнд энэ хууль бусдын явуулаад компаниас одоо хатан аваад улсад төлөх татварыг тухайн үед хойшлуулсан нэг нь багсснараа гэмрүүтэй гурван хатанараа явуулдаг.
Уцаагаад засвар хийсэн 5 патан буюу 45 оны 4 сая төгрөг засварлага хийсэн байна гэж боддог. За Энийг нэг тодруулаадахын хохирчийн хөлсний төлөвлөгч. Анхнаасаа тайлан хэлбэхдээ эдних 6 патанаар тайлан хийсэн тэр 6 патанаар уцаагаад одоо юугаа засварлага хийгээд бусад төлөх дотроо энэ дөрөв тайлна төлөө өгөхтэй гэж байна. Сая нөгөө 5 падаан залруулах хийгдсэн гэж хэлээд шүү дээ. Тэгэхээр тэр 5 падаан залруулах хийсэн падааны хэмжээгээр одоо өөр хэлбэл шүүгдэж доторийнхаа орлогыг нуусан байна гэж хэлэх гээд байгаа юм уу? Тэр 6 падаанараас одоо тэгэхээр 5-ыг нь залруулах хийж гсэн. 5-ыг нь залруулах хийгээд за 45 сая төгрөг болчихлоо. Нөгөө залруулах хийгдээгүй падаа хаашаа авах юм? Тэрний үнийн дүнг яг хэд гэж үзэх юм? Энэ хэрэгт нөгөө тэр 6 дахь падаан буюу 127 сая төгрөгийн падаан байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр залруулах хийгдээгүй падаан хаана яаж үлдэх вэ? надад сууд өгдөө. Тийм ээ. Надад чинь бас яг үргэлжлээд юм талтаа би бас тодорхой ойлгохгүй байна. 5 падааны залруулах хийсэн шүү дээ. 6 падаанаас 5 падаан залруулах хийсэн энэ хэмжээгээр дотроо орлогоо нуусан гэж хэлээд байна. Тэгэхээр залруулах хийгээгүй үлдсэн нэг падаан 127 сая төгрөгийн падааныг яаж бодох вэ? Энэ падаан байхгүй байгаа аахгүй юу хэрэгт? Сонсож байна уу? За Бакар хариулж. За ихлээр хөргөчийн хэлсэн төлөвлөгч хариулж. Тэгэхээр энэ журналистик падан өөрөөр онцлог өгдөг дээр тусгай дугаар бүхий нөгөө дараагийн дугааруудтай баримтаар байдаг шүү дээ. Манай татварынаас эрдэнэс гараад ирсэн тэр залруулах хийсэн гэдгийг бид нар хаваарнаас одоо ирсэн дүнгээр бид нар анхны хөлтөөс одоо тэр дүнгээр бид нар залруулах хийсэн гэдгээр нь ярьж байна. Тэгээд анхнаасаа хэдийг хайдгаа гаргаж илгээчээд одоо яг тавын ингээд асуудал байна. Нэг нь хайцсан байсан би одоо яг бас анхны эднийг хариуцахгүй дээр нь энэ үеийг компанийн хариуцлагыг мэдгүй байна. За прокурор. Бакар энэ хариултах уу? Бакар санаа асуултанд хариулж байна уу? Би ингэж бодож байгаа. Таван одоо чинь гинт хэрэгээ улмаас учиртай хавцлыг нэг үр цогцолгоо шингээж тавилаа. За өөрөөр хэлбэл баатартай шингээж дүнж хийж байгаа. За дүнж хийгээд яхад энэ бол түрээ нөгөө харилцаатай холбоотой санхүүгийн энэ нөгөө дахин бүтцтэй холбоотойгоор гэвээ бусад техник тохиолдол тэр нь устгах. За энэ гинт зарим тохиолдолд ингэсэлтэй энэ гинт хэрэг өөрөө яг үндсэн хэрэг нь бол маш өргөн цаг үрээтэй. Одоо Дахуул аймгийн эрүүгийн хашны шүүхэд хянагдаж байгаа хэрэг байгаа. За энэ хэрэгээс прокуророос 38 хэргийг тусгаарлаж шүүхүүдэд шийдүүлээд одоо ер нь дууссан энэ сүүлийн хэрэг ингээд цагаатгал анхны цагаатгал ингээд гарсан. За юу бэ гэхээр зарим тохиолдолд аж ахуй нэгжүүд албан тушаалнуудаар үсгүүс асуудал бас байсан. Яг одоо юу гэх чинь санхүүгийн мөрдөгчийн маасаа шинжээчийн дүгнэлтээр ингээд гахаад ирдэг. Ингээд үнэндээ. Тэгээд хохирчийн хуулийн төлөөлөгчөөр бид мөрдөх шалгааны явцад хохирчийн хуулийн төлөөлөгчөөр татварын байгууллагаас эрхтэй авах шалтгааны хамжуулж байгаа. Хамжаад ирээд ингээд холбогдох баримтаа аваад тэр одоо хэмжиж байгаа асуудал юу вэ? Тэгээд асуудал их тохиолдолд төрд өөр өөрчлөлт байгаа. Тийм учраас мэдрэлээ улмаас учруулах хүсэл төсөнд тооцно. Залруулах хийгдээгүй тохиолдолд бид энэ мэдрэлээ улмаас энэ шийдлийг тогтоолоод бид энэ мэдрэлээ улмаас учруулсан хохирол төрд учруулсан гэж үзнэ. За энэ үнийн дүнгээр бид ингээд хэсгээ гаргана. Үнийн дүнг ингээд ангуулахад тооцуулнаа. Ингээд яхаар зарим нэг компани дээр бол бүр
тэр шингээчийн дүнсэн дээр 13 гэж гарсан атлаа бүр нэг ч баримт байхгүй гэдэг байдлаар үзчихсэн. Энэ юутай холбоотой гэхээр би прокурорын дүнсээ түрүү цагааны байгууллагын дотоод рапортыг бол сайн мэдгүй байна. Тэгээд прокурор хахта энэ бол дахин бүртгэл эдний нөгөө дахин сангийн алдаа байна уу эсвэл одоо юу гэж албан тушаалны оролцоотойгоор энийг гацуулж гарч ийн үү гэдэг дээр би хадлага үүссэн. Гэхдээ эдгээр яг шингээч анх нөгөө тэр сүүлээд илгүүлсэн даруйда төрийн байгууллагаас бааз авсан. Бааз аваад цаан хамгаалалттай холбоотойгоор мөрдөгчийн байгууллага шингээчид өмнөл гаргаад гарсан тохиолдолд тухайн үед ийдгээд ийм үгээр ингэж татвар төлөхөөс дайсыг болсон гэсэн байна. Нөгөө талаас бодлогод баримт бодлогож авч байгаа компаниуд татвар төлөхөөс дайсан байна гэж ингэж дүгнэлт өгч энэ төсвийн байгууллага шингээчид дүгнэлтийг ашиглах болоод дүгнээд тийм урагта топ тийм гэсэн. Тэгэхээр одоо яг энэ нэг баримтын хувьд би хэлж одоо энэ шиг бутал хийж энэ миний өөрчлөлт яасан гэж боруулах юм бэ? Хөөе чимээг би сонсоод ингэж хардж гин гэдэг та өнөөдөр шүүгч нөлөөлөд байна шүү дээ. Би эсэргүүц чинь миний өөрчлөлтийг татврынханд одоо яаж нөлөөлж баримт буулсан гэж хэлж байгаа юм уу? Гэж асахгүй шүү дээ прокуророо. Яг тийм хэллээ. Яг энтэй адилхан гэж би хардж гин энэ хэргийг гэж та хэллээ. За чимээг аваарай. Яачих вэ? Энэ асуудлыг давхарлаа. Айл таалан чимээг авах хэрэгтэй. За юу асуулт хариулт ингэж дууссан. Одоо шүүх хуралдааны зөвлөлтөнд шүүх хуралдааны төр завсарлаа.